За би улсын их хурлын гишүүн гадаад харилцааны сайд Зандан Шидар байна. 1998 онд би Монгол банкнаас Хөдөө аж ахуйн банкнд томилогдсон бүрэн эрхлүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж. Тухайн үед Хөдөө аж ахуйн банк төлбөр гүйцэтгэж чадгаа болсон. Иргэдийн тэтгэв тэтгэмжийг олгож чадахгүй болсон. За ихэнх зээл активууд нь чанаргүй болсон. 4 сая гаруй долларын алдагдaltaй ажилласан ийм хүндэрсэн банк байсан. Тухайн үед банкыг дампууруулах шийдвэр гарч байсан. Тэгээ энэ банкнд бүрэн эрхлүүлэгчдээр бид томилогдож очиод муу активыг нөлөөлөх, чанаргүй салбаруудыг нь хаах, зээлдэгчдийн уулс зээл нөлөөлөх мэт хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Ингээ энэ үр дүндээ тулгуурлан Хөдөө аж ахуйн банкыг сэргээн босгох төлөвлөгөөг засгийн газарт өргөн барьж байсан. 2000 оноос ухаа удирдлагын багт бид орж ажилласан. Тэгээд энэ банкыг бүх аймаг сумд салбартай энэ банкыг улсын хэмжээний тэргүүний банк болгох ажиглах зорилттой явж. Өнөөдөр үнэхээр энэ банк маань өөр ашигтай сайхан ажиллаж байгаа харахад Америк нэгдсэн улсын улсын хөгжлийн агентлагийн үр дүнтэй хэрэгжүүлсэн нэг төслүүдийн нэг юмаа гэж бодож байна.